Хуваагийн хил дагуу амьдарч байсан малчин дорилгож ав. Урт гартай нэгэн аж. Нэг удаа олвол нийлж туваа руу гараад бөөгийн малаас хөөжээ. Тэр бөөг эмхтэй хүн мөртлөн сагал үстэй алмас шиг амтан байдаг гэж ярилцсан. Түүний талаарх итгэмээргүй мэдээллийг тоосон янзгүй хэсэг залуус хөгчөн бөөгийн адуу малыг хөөж ирснээс хойш үлэг хулгайчдын амьдралд өөд гарсангүй. Ихэнх нь цаг бусаар хорвоог орхижээ. Араг дорилгож авал ганцаар амьд үлдэж түүнийг нутгийн номч мэргэн өвгөн хааж хамгаалдаг байж. Нэг удаа улаан өвгөн түүнд хэлжээ. Миний бие барагтай болов. Одоо үүнээс цааш чамдад уссан бөөгийн хараалыг хариулж чадахгүй. Чи нутаг сэлгэж холно. Тэгвэл гайгүй байж магадгүй химээжээ. Дорилгож авч өвгөний үгэнд орж бөөтэй газар болохоор энэ талын хараал житгыг хариулах бизгээд дарахт нутагт шилжиж очижээ. Дарахтын бөөнөр дээр очиж учир байдлаа хэлсэн боловч толгой сэгсрээд өөрөөс чин холоор өнгөрөх арга бодъё гэжээ. Төдий удаагүй байхад уул нь мод хийхээр явсан дорилгож авын том хүү цэдэн сураггүй алга болов. Нохой шуу эргэхсийг нойронд үзэгдэх бараагүй алга болсон хүүгийнхээ араас зовсон эцэг дорилгож ав асууж сурглаад үр дүнд хүрсэнгүй. Цагдаагийнх нь ч ямар нэгэн ул мөр олсонгүй гин. Аргаан барахтаа нөгөө бөөдөрөн очиход хүүгийн чин бие сүнсийг туваагийн хөгчөн бөө холгайлсан байна. Төөнд чиний хийсэн нүглийг үүрүүлж байгаа юм байна. Эсэн итгэхэд бэрх үгийг хэлжээ. Амьдын хорвоод хүний гордлох хизээж тасардаггүй болохоор дорилгож ав хуучин нутаг руугаан явж хэлийн хуучин нэвтэрдэг байсан нууц гармаар гарч гин. Хөгчөн бөөгийн гадаа очиж харуул хүүхэд нь өвхөр малын баас цэвэрлэж борив бохис хийлгүй ажиллаж байна гин. Үнэхээр боол зарц шиг зүтгэж байгаа хүүгээ хараад дорилгож ав дислэгүй. Цэдэн миний хүү наашир аавдан ир хоёулаа харьяа гэж гин. Ингэж орилсон боловч хүү дорилгож авыг хараад танихгүй байгаа бололтой бүр үзэн ядсан царай гаргаад хөлдөө аргал шидэж хөөжээ. Дорилгож авыг харсаар байхад хүн дүрээрэн байсан бөгөөд их л зов шаналсан харагдаж гин. Цэдэн хүү дорилгож авыг өөртөө ойртуулахгүй хөөж байв. Дорилгож авч яавал яг юу боловч болог гэж бодоод хөгчөн бөөгэнд гүйж оржээ. Бөө урт хулсан ганцаар тамхи татан суужээ. Төөний хүн гэхэд бэрхтээ, хүн гөрөөс гимээр дүрхтээ санагджээ. Дорилгож ав ихэр татан уйлж, газар сөхрөн суугаад бүх гин буруугаан хилж, өршөөн хилтрүүлж, хөөгн буцааж өгөөч хэмээн гуйжээ. Тэр хооронд мал хөрөнгө алт эрдэнэс хүртэл амлсан байна. Энэ үед цэдэн хүү дорилгож ав буюу аавыгаа жигшин гарч ихэд зэвүүцэнгүүгээр харж хөгчөн бөөгийн хажууд зогсон бүхэл өдөржин нус нөлөвсөндан хотголдон гуйсны эцэст хөгчөн бөө хүм болохоор сэтгэлэн зөөлөрч цэдэн хүүг өгч явуулахар болов. Тэгээд зуухныхаа тагийг авч хуурай хармаад дүүргэж түлээд бөөлж гарах нь тэр. Энэ хугацаанд цэдэн хүүгийн нүүр царай хитэнтэй хуурж өнгө солигдох шиг болж байв. Энэ бүхний харж там томхон ухаантай байсан дорилгож ав нэг мэтгэд хүн түүний хажууд ирж суусан байхыг олж харжээ. Дорилгож авч буцаж хил нэвтэрж ирээд өөгийн хүссэн бүхнийг ах дүүгээр нь цуглуулж хөргөж өгснөөр цэдэн хүүтэйгэн хамт өвсгөл нутагт ирж амар жимэр амьдарсан гэдэг.